За бүрэлдэхүүнсэн тав хүндээ баярлалаа. Ингээд үндсэн хуулийн 43-ын 4 дахь заалт Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7-гийн 1-ийн 12 дахь заалтын дагуу Улсын их хурлын нэр бүхий гишүүд Монгол Улсын ерөнхий сайд жаргаллагын Эрдэнэ хотыг огцруулах саналыг албан ёсоор Улсын их хурлд тавьж байна. Монгол Улсын ерөнхий сайд жаргаллагын Эрдэнэ хот анх томилогдсон цагаас эхлээд Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр үйл ажиллагааг явуулсан байгаа. Томилогдсноос хойш нэг жилийн хугацаанд явуулж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын Монголын эх орон, Монголын ард түмнийхээ эрх ашигт нийцээгүй цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигын төлөө үйл ажиллагаа явуулсан. Үүний зэрэгцээгээр явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эргэж утсан хууль зөрчилдөөнтэй эрх ашиг сонирхлын зөрчилтөө ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Саяхан болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар Монголын нийт ард түмэн энэ засгийн газрын үйл ажиллагаанд бол дүнгээ тавьсан байгаа. Ийм учраас Улсын их хурлын нэр бүхий гишүүд хууль заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайд жаргаллагын Эрдэнэ хотыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж байна. Ингээд Улсын их хурлын дарга Мэгомбын их болд бол эзгүй байгаа юм байна. За албан үүргээ бол хууль заасныхаа дагуу Улсын их хурлын дэд дарга одоо санч мөлтөвт орлуулад ингээд эзгүй байгаа юм байна. Тийм учраас бид энэ одоо Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор Улсын их хурлын дэд дарга санч мөлтөвт гардуулах болно. За Монгол Улсын ерөнхий сайд жаргаллагын Эрдэнэ хотыг огцруулахыг Улсын их хурлын нэр бүхий гишүүд одоо дэмжиж байгаа. Улсын их хурлын ерөнхий сайдыг одоо Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах санал дээр нэр бүхий Улсын их хурлын Монгол Ардын намын бүлгийн 30 гишүүн одоо гарын үсгээ зурсан байгаа. Үүний зэрэгцээгээр одоо маш олон гишүүд одоо албан ёсоор энэ асуудлыг бол дэмжиж байгаа. Эх орныхоо язгуур эрх ашигын төлөө, ард түмнийхээ аж амьдралын төлөө, шударга ёсны төлөө, Монголын төрд, Монголын нийгэмд шударга үннийг тогтоохын төлөө тангараа өргөсөн нам харгалзахгүйгээр энэ асуудлыг одоо дэмжихгүй Улсын их хурлын гишүүн байхгүй гэдэгт одоо бүрэн итгэлтэй байгаа. За үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг хэрвээ албан ёсоор Улсын их хурлд тавих юм бол 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэдэг ийм хуулийн зохицуулалттай байгаа. За Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулиараа 38-т Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих юм бол төрийн байгуулалтын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаж санал дүгнэлтээ гаргадаг. Улсын их хурлын чуулган бол 14 хоногийн дотор одоо байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргадаг ийм одоо хуулийн зохицуулалттай байгаа гэдгийг та бүхэндээ ойлгож байна. Ингээд Улсын их хурлын дарга нөгөө Нэг мөсөө асуу. та бүхэн маань Нэг мөсөө асуу. хамт орж байгаа. Дэд дарга дээр одоо өгчөөд Цаг нь болж байгаа.
Байна. За. Төшөө суух. Хэмжигтэй өгч юм уу? За. Сууцгах уу шүү дээ. Өчөөд сууч тэ. Өчөөд. Үндсэн хууль Монгол Улсын их хурлын тухай хуульд заасан бүрэлдэхүүн дагуу Улсын их хурлын гишүүд Монгол Улсын ерөнхийлөгчийн жаргалтлалын эрдэмтдийг өгсөх тухай саналыг профессор Монгол Улсын их хурлд тавьж байна. Монгол Улсын их хурлын дарга нийгмийн хөтөлбөр эцэг байгаа юм байна. Тэгээд Улсын их хурлын дарга санжигчдын танаар албан үүргээ ингээд хайлуулсан байна. Тийм учраас бид Улсын их хурлын дарга танд энэ саналаа профессор тавьж байна. За бид энэ өгцрүүл үндэслэлээ албан тав дээр тухай тавьсан байгаа. Тэгээд Монгол Улсын үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг профессор тавих юм бол 15 оны дотор Улсын хууль хэлэлцэж шийдвэрийн болно. Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулиар Монгол Улсын ерөнхий сайдыг өгцрүүл саналыг профессор тавих юм бол 7 хоногийн дотор төрийн байгуулалтын байнгын хэлэлцэж санал гаргадаг. Нэгдсэн чуулган бол 14 оны бохирдож энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг юм бол байгаа. За үүний зэрэгцээгээр дарга үсгээ урсан гишүүдийн тоолоо орч байгаа. За үүний зэрэгцээгээр маш их үсэг гишүүд Монгол Улсын ерөнхий сайдтай хариуцлага тооцох ёстой гэсэн энэ ард түмнийхээ хүлээлтийн дагуу нам өвсөл үр харгалзсан энэ асуудлыг бол дэмжиж байгаа. Бас итгэлтэй байгаа. Тэгээд чуулганы одоо чөлөө цаггүй тохиосон байгаа. Улсын хурлын тухай хуулийнхаа дагуу ээж тус чуулганыг Улсын хурлын гишүүдийн 3-2-оос 3-2-оос доош хүн шаардсан юм яваг. Өөрөөр хэлбэл 26 гишүүн түүнээс дэш гишүүн шаардах юм бол одоо зарлан хурцуулдаг ийм үүрэг бол байгаа. Тийм учраас хуулийнхаа зохицуулалтын дагуу хуулиар дэвтэлж хэрэгцүүд өрөө дэвтэлж ард түмнийхээ хүлээлтийн төлөө эх орныхоо одоо язгуур хэвшил төлөө шудраг үнээр ус тогтоохын төлөө энэ асуудлыг хуулийн дагуу хуулийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт бас бид тэгж өнөө бас хурлын удирдлага тавихнаас хүсэж байгаа маа. Чиний гомгараас сурсан юм. Гомгараас сурсан. Тэгэхээр их хурлын арга бол эзгүй байгаа тараас мэдж байгаа. Энэ эрүүлийн шалтгаан шинжилгээ хийхээр явсан. За тэгээд одоо захиалж гарч профессор одоо мэдээд байгаа хамгаалсан байгаа учраас би оролцож байгаа. Тэгээд дараагтайгаа холбоо харин байгаа нөхцөл байдал энэ их хурлын гишүүдээс энэ санал үлдээгээд тэгээд хуулийн ийм одоо зүйлийг даавн дэлий. Мэдээж хэрэг ингээд хурлын гишүүдээс ерөнхий сайдын хийж байгаа асуудлаар ярилцах хэрэгтэй. За эсийн хэвшил ажил цалгуулахгүй хаана өргөн барьсан гишүүдэн чинийг бас бодож талдаа хурлын дэдгийн хурц одоо юм бол засгийн газар. За тэгээд одоо аймаг орон нутаг сум баг малчин гэдэг хүн болгонд одоо үлийн хичээл сургууль гэсэн юм бол ус төржиж харлагуугаар төрлүүдийг сайн хийх талаар бид татварлаа гарч өстэй. Тэгээд би өнөөдөр хамгийн дарга бас дуудсан байж байгаа, цолон байж байгаа. Тэгээд би тэр хурлын даргатайгаа бас холбоотой цаг хугацааны асуудал хэрэг нь одоо яаж хийх вэ талаар зөвлөд одоо хөлбөмбөг гэж бодож байна. Тэгээ энэ асуудал бол хуулийн хариу асуудал байхгүй. Шууд одоо процедур маш тодорхой процедурууд бас явах хэрэгтэй байна. Төрийн байгуулалтын байнгын ороод 7 хоногийн дотор бол за нэгсэн жуулхан 14 хоногийн дотор
юм учиртай байгаа. За усын хурлын тухай хуулиараа ээж тусч болгохны холбоотыг одоо 30 гишүүн албан ёсоор шаардлагач энэ шаардлагаас хамтхан төвөөс маш тодорхой дурдсан байгаа. Тэм учраас одоо хуулийнхаа дагуу ээж тусч болгоно энэ хугацаанд одоо хоролдуулж үндсэн хууль болон бус хууль хэмжээнд зөрчил гаргахгүйгээр энэ асуудлыг бас бэлтжүүлээд энэ хурлын зохион байгуулалтаа усын хурлын удирдлага тавьсан зохион байгуулаад ингээ хоролдуулаад явна гэж ойлгож байгаа. За түрсөө цаа уцаа. Ойр үзсэн үү? Тэглийг нь гараад яриа өгч. Өчтөдөө шууд дараа нь цаг Тэгээд гараад үзчихээ. Тэгээ ороод. Анын бүдэг ер нь асуудал юу гэж бодож байгаа вэ? Та энэ хөгжлийн хавьд ерхий сайдыг огцруулах дээр ямар барьцтай байгаа вэ? Би ч өнөөдөр их хурлын даргаыг оруулж байгаа. Тэм учраас хуулийн хүрээнд одоо гишүүд хууль санаачлах хэрэгтэй. Энийхээ дагуу бас өргөн барьж байна. Тэгээ энэ асуудлаар их хурлын даргатайгаа эхний ээлжинд би бас холбоо барих ёстой. Нөхцөл байдал юм байна. Тэм учраас одоо ээлжид тусч болгоныг бүрдүүлэх асуудал, төрийн байгуулалтын мангар бүрдүүлэх асуудлууд гээд араасаа гарсан олон асуудлууд. Тэм учраас энэ чиглэлээрээ бид бас зөвлөлдөх ёстой гэж ингэж ойлгож байна. Танай байр суурь ямар аваа таны намын бүлгийн? За манай бүлэгээс өргөн бариагүй. Тий. Тийм учраас энэ хуралдаагүй байна. Асуудлууд яригдах бах. Тийм учраас энэ бол одоо гишүүдийн өргөн барьж байгаа тэн дотроос нэг намын нөгөө 65 маань одоо 30 гарын өсөх зурцсан өргөн барьж байгаа энэ асуудал байна шүү дээ. Тийм учраас их хурал дээр энэ асуудал яригдана. Үнтэй холбогдуулаад ээж тус чуулган зарлах хүрээндээ манай бүлэг хуралдаж саналаа бас ярилцах ийм асуудал. Сүүлийн үед ер нь нам дотроос засгийн газраа огцруулах байдлууд ажиглагдаад байна шүү дээ. Дэмждэг те санаачилдаг. Энийг та ер нь юу гэж харж байгаа вэ? Би бол одоо юу гэдэг юм амьдралын дундуур явж штэ. Манай засгийн газар одоо өмнө нь 13 оноос бижигнэлтэл засгаа унгаал дараагийнхан засгийн газар гараад нэлээд тийм хүндхэн цаг үеийг туулсан. Тэгэхээр бас магадгүй Монгол Ардын намын одоо гишүүд энэ засгийн газараа өөрсдөө бас дүгнээд ард түмэн дүгнжлээ бид бас дүгнж ийнэ л гэж. Тэгээ энэ асуудал нь хурал дээр яригдана. Таны хувьд энэ засгийн газрын үйл ажиллагааг ямар дүн тавьж байгаа вэ? Би одоо хүний хувьд ч жудгийн хувьд ч ахмад хүний хувьд ч төр 7 жил болсны хувьд бол өнөөдөр хэн нэг хүнд одоо дүгнэлт өгөх нь бол илүү ч асуудал. Тэгэхдээ парламентод судалтай тэр дундаа 65 судалтай гишүүдийн 30 зурна гэдэг бол энэ асуудал бол зайлшгүй яригдах хэрэгтэй байна л гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр та их хурлын дарга эзгүй байгаа учраас таныг одоо энэхүү бичиг өргөн барихад одоо оролцоо гэж танд ер нь хэлсэн үү? Эсвэл та өөрийн сайн дураараа хэлж авч байна уу? Сайн дураар бишэл дээр үүрэг штэ. Захирамжаар их хурлын даргаыг орлох ийм үүргээ өөрөө өгöd явсан. Хуулийн хүрээнд гишүүд хууль санаачлах эрхтэй энэ эрхийгээ дагуу оруулж ирж байна. Харин чуулган хуралдуулах захирамжийг бол их хурлын дарга өөрөө гаргах хэрэгтэй. Юм учраас өөрөө одоо удахгүй 5 дахь өдөр ирчих юм. Нэгдгээс энэ асуудал яригдчих. Бахаа. Та хувь гишүүнийхээ байр суурийг засгийн газрыг огцруулах шаардлага үнэхээр байгаа юу? Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй юм гэж та үзэж байна. Энэ зуны ерөнхийлөгчийн сонгуул бол бас энэ засгийн газар бас тодорхой хэмжээгээр дүн тавьсан байхаа. Улсын хорон байж гэн, хүүхдийн мөнгөний асуудал байж гэн, улс орноо хөгжүүлэх тухай асуудлууд, эдийн засгийн олон асуудлууд гээд нэлийн тийм зовлон дундуур туучлаа. Гэрэл гэгээтэй зүйл бас багш гэж харагдаж байна. Тэгвэл нөгөө юу гэдэг нь цаг үе хүнд байгаа энэ үед бас бүтэн жил нойр хоолгүй юм л хий бүтээ гэсэн энэ одоо засгийн газрыг би өнөөдөр бас муул цайлж хэлмээргүй байна л дээ. Тэр тэргүүл дөнгөө тавина асуудал нь яригдсан тэгэл шийдгэл асуудал шүү дээ. Тэгэхээр би бол жудгийн хувьд бол өнөөдөр Монгол хүний хувьд тэр төрд одоо олон жил ажиллаж байсан хүний хувьд тэр хэн нэгэн өрөнд дүгнэлт өгөөд сайн муу гэж хэлэх нь бол илүү асуудал гэж бодож байна. За тэгэхээр одоо Отмаар ийм одоо шийдвэрүүд хуулийн дагуу зөвж маш тодорхой хүмүүс хариуцлага тооцох үсэн хурлын тогтоолыг баталсан байгаа. Энийг одоо хэрэгжүүлэхгүй өнөөдөр хурлаа. Өнөөдөр эдийн засгийг авч явж байгаа 5.3% өсөлттэй хангалттай цорын ганц одоо урдаа барих энэ одоо аж ахуй нэгж болвол Эрдэнэс томдлогоо байгаа. Гэтэл энэ засгийн газар Монгол Улсын ерөнхий сайд ажиллаа авснаас дараа энэ Эрдэнэс томдлогоо бол гадны этгээдүүдэд одоо бүрэн ашиглуул 400 сая доллараар 49 жишээ баг бүрэн ашиглуул энэ яриа хэлцээрийг бол явуулж
энийг одоо батлах чиглэлээр явж байгаа. Улсын их хурл дээр энийг бас тасран зогсоосон байгаа. Офшорын тухай хуулийг та бүхэн мэдж байгаа. Офшорын тухай хууль анх өргөн баригдахдаа офшорчдыг хамгаалсан ийм одоо хуулийг одоо засгийн газраас өргөн барьсан байгаа. Үүнийг одоо нэр бүхий одоо улсын их хурл дээр зас сайжруулсан боловч өнөөдөр хүртэл офшорын тухай гэдэг энэ хуулийг хэрэгжүүлэх байгаа. Офшорын одоо бүс нутгийн жагсаалтыг Монгол банкны зүгээс энэ 4-р сарын ихээр энэ оны одоо гаргасан боловч бүтэн 4-5 сар Монгол улсын ерөнхий сайд энэ жагсаалтыг батлахгүй энэ хуулийг одоо гацаасан ийм төсөл байдал үүсгэж байгаа. Улсын хурлд өргөн барьсан маш олон хуулиуд байгаа. Төсвийн хууль, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр, бусад хууль тогтоомж маш олон хууль тогтоомжийг бол алдаатайгаар ард түмэн улс орны эрх ашигт нийцэхгүйгээр цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн байдлаар ингэж өргөн барьсан байгаа. Тэм учраас энэ одоо асуудлыг одоо шийдэхин тулд ард түмэн энэ засгийн газарт үндсэндээ Монгол улсын ерөнхий төсвийн сонгуулиуд одоо дүнгээ тавьсан байгаа. Энэ асуудлыг сунжруулах нь цаашдаа одоо улс орны эрх ашигт хохиролтой гэж үзэж байгаа. Тэм учраас Монгол төр хариуцлагатай байх ёстой, Монгол төр шударга байх ёстой. Алдаа гаргасан ард түмнээ бас басамжлан доромжилж байгаа хэн боловч бас хуулийнхаа хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаа. Маш олон улсын хурлын гишүүн энэ асуудлыг дэмжиж байгаа. Албан ёсоор улсын хурлын 30 гишүүн ерөнхий сайдыг хоцруулах албан ёсны санд гарын үсгээ зорсон байгаа. За энэ албан тодоо одоо албан ёсны хуудас дээр яг одоо ингэ байрлуулсан та бүхэн маань одоо их бүрэн ихээр нэгээд танилцаараа. Ингээд үндсэн хууль заасны дагуу 15 хоногийн дотор шийдэх ёстой. Улсын хурлын одоо чуулганы эгийн тухай хуульд 7 хоногийн дотор төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаж шийдэх ёстой. 14 хоногийн дотор нэгдсэн одоо чуулган үүнийг бас хэлцэж шийдэх ёстой. Өнөөдөр бодохгүй 9 сарын 1 боллоо. Ямар олон хүүхдүүд сургуульгүй байгаа, ямар олон хүүхдүүд цэцэрлэггүй байгаа вэ? Үүнийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Гэтэл ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэт түүний засгийн газар 807.8 тэрбум төгрөгөөр засгийн газрын нэр бүхий гишүүдийн ашиг сонирхлын нэгдэл бүхий аж ахуй нэгжүүд, бусад аж ахуй нэгжүүд ийм одоо хувийн компани руугаа зам тавьдаг, хувийн компани руугаа цахилгаан татдаг байдлаар 807.8 сая төгрөгийн тэнцээсийн гэрээ байгуулсан ажлыг явуулж байна. Тэгээ энэ мөнгөөр бол бүх одоо хүүхдүүд сургуультай цэцэрлэгтэй болох. Энэ бол наад захын жишээ байгаа. Ингээд маш олон асуудал. Та гişүн дараагийн засгийн газрын дээр гарын үсэг зурагдсан байна. Ер нь бол гарын үсэг зурх явц дараагийн засгийн газрын бүтцийг зураад гарын үсэг зурсан тодорхой сайднаар одоо албан тушаал амлж гарын үсэг зурулсан гэсэн мэдээлэл байсан. Энэ ер нь үнэн үү? Дараа нь одоо ингээд ийм эмзэг олуулсан мэдээлэл сангийн бүхэлд хамгаалсан юм уу? Яг засгийн газар огцруулах нь хэр зөв шийдэл бэ? Та батаа хүмүүсээс за ингээд улсын хурлын 30 гишүүн албан ёсоор зурсан маш олон гишүүн энэ асуудлыг болоод дэмжиж байгаа. За ардын намын бүлгийн гишүүд бол зурсан байгаа. Гэтэ нам харилцахгүй энэ шудраг үнийн төлөө бол бүх гишүүд нэгднэ гэдэгт бол итгэлтэй байгаа. За хэвлэл мэдээллээр энэ гарын үсэг зурсан энэ асуудлыг санаачилж байгаа гишүүдийг одоо маш ихээр бүтгэнд оромжилж байгааг бас хэлхийг хүсэж байна. Хамгийн түрүүнд энэ одоо Монгол улсын ерөнхий сайдтай одоо хариуцлага тооцох ёстой гэдгийг итгэл үнэмшлээрээ энэ одоо нэр бүхий гишүүд нэгдсэн байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Тийм учраас энэ асуудлыг бол цаашд явуулах ёстой. За та бол маш зөв асуудлыг хөндсөн байгаа. Валютын сангийн асуудал. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийг Монгол улсын засгийн газар удирдахгүй байна. Монгол улсын эдийн засгийг гадны одоо нэр бүхий этгээдүүд одоо удирдан бодлогыг гаргаж байна. Эдийн засгийн аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Эдийн засгаач одоо удирдах чадахгүй байгаа, бодлогыг гаргаж чадахгүй байгаа. Бүх нөөц боломжинд байсаар байхад гадны этгээдүүдээр удирдуулж байгаа ийм одоо ерөнхий сайд засгийн газрыг толгойлох ёсгүй гэж үзэж байгаа. Гарын үсэг зурсан 30 шинэ бүтэц зурагсан асуудал байгаа юу? Та яг тодорхой хариулт хэлээсэй. гарын үсэг зурсан 30 гарын үсэг зурсан 30 асуудал болвол итгэл үнэмшлийнхаа төлөө шударга ёсны төлөө явуулж байгаа. Дараагийн ерөнхий сайдын асуудал одоо яригдах болоогүй байна. Хамгийн түрүүнд энэ ерөнхий сайдыг огцруулах асуудал бол хамгийн чухал. Үүний дараа миний хувьд бол тавьж байгаа хамгийн гол шаардлага нь бол дараагийн засгийн газрыг толгойлох хүн улс орныхоо язгуур эрх ашигын төлөө, ард түмнийхээ төлөө, төрч шударга ёсыг тогтоохын төлөө, хариуцлагыг тогтоохын төлөө маш тодорхой одоо эх орныхоо эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах нэгдүгээр ерөнхий сайд
одоо томилогдох ёстой. Хоёрдугаарт энэ засгийн газрыг бүрдүүлэхдээ нэр цэвэр элдв асуудал оролцоогүй. Элдв одоо бүлэгл фракцийн эрх ашигаас ангид бах ийм одоо засгийн газар бүрдүүлэх ёстой гэдэг би цорын ганц юм хүсэл тавьсан байна. Шудрагаас ирж байгаа 30 гишүүн байж тээ. Сайд болохгүй байх ёс зүй байгаа юу? Энэ 30 гишүүн болвол сайд болох нэг ч асуудлыг тавиаг байгаа. Хэрвээ сайд болоод энийг бол зохион байгуулалтын сайд гэж ойлгох уу? Хэрвээ дотроо сайд тодорхой. Өнөөдөр нэг зүйлийг хэлээ. Албан тушаалын төлөө явж гинэ гэдэг байдлаар энэ асуудлыг бас харлуулахыг зорж байгаа. Гэвч ард түмэн бол маш тодорхой харж байгаа. Албан тушаал гэж юу юм бэ? Албан тушаалыг өнөөдөр авсан ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд албан тушаалыг төлөө өөрсдөө явдаг хүмүүс. Албан тушаалыг энэ хүмүүс юу гэж боддог гэх юм бол албан тушаалыг эрх мэдэл гэж боддог. Албан тушаалыг бол хөлжих, мөнгөжих, баяжих ийм одоо хэрэгсэл гэж ойлгодог энэ хүмүүс өөрсөн шигээ бас бодож болохгүй. Миний хувьд албан тушаалыг юу гэж боддог юм бэ гэх юм бол албан тушаал бол ажил хийх одоо хэрэгсэл, ажил хийх арга зам. Энийг бол бас бүтээн байгуулах арга зам гэж бодож байгаа. Тийм учраас би дараагийн ерөнхий сайдыг бүтээн байгуулах юм одоо хүн байгаасаа, шудраг хүн байгаасаа. Тэгээ энэ бусад асуудлыг бол засгийн газарт ямар гишүүнийг оруулах эрх нь ерөнхий сайд. Тийм учраас энэ ерөнхий сайдын саналыг энэ асуудлыг өнөөдөр тавих боломжгүй. Ягаад гэвэл өнөөдөр ерөнхий сайдыг огцруулахын асуудлыг л тавьж байгаа. Сайд яагаад ч сайд буцаж чадахгүй та. Ой, гараж өгч яач ба. Энэ доктор гişүүд байгаа шүү. Ой, авъя та. Гүү гэж хэлсэн юм байна. Стресс төлөв. Хамаа. Сул юм байна. Гүйчээд өсч. Батгүй байгаарай. Чихэр нам. Дараа нэр авчихсан сонссон. Тэгээд өөр Дараа нэр. Чимэгч их үү? Энэ дуусаа чих ямар цаа. Инний дэвэр авах юм. Танаа нь чиш бүр баттай шүү. Их хурл гэдэг чинь бүхний төлөөл шүү. Ард түмэн мэдээд байна шүү. Энэ мэдрээд байгаа зүйл асуудал. Хэрвээ энийг бид хийж чадахгүй дараа ард түмэн юу яаж. Энэ Монголын төв цэвэр тундаг болов Монгол итгэж бий бол Монгол бол хөрөнгө оруулалт юм. Өнөөдрийн ийм байдал яаж Монгол улс гэх юм. Энийг шийдэх муу хай бүх зүйлийг намын нэрийн харж хангалттай мууж ирлээ. Хамгаалж ирлээ. Одоо болсон. Энэ цаг үед хийхгүй бол үүнээс хойш энийг хийх, эрслэн босох, тэмцэх хүн чадахгүй бол тэр намж байна. Тэгэхээр ерөнхийдөө чинь сонгуулийн одоо яадаг хэрэг засгийн газрыг өөр хийсгүй нөгөө засгийн газар хэлбэлсэн ажиллаж байгаа. Засгийн газар ч бас өсөх хурлаас өссөн чиглэлийн дагуу бас ардын намын амлалтаас буцахад хүргэсэн гэсэн тайлбарыг зарим сайдаар хийж байна. Та юу гэж байна? Ард түмэн засгийн газар төлөв тавьдаг. Засаг барь гэж бидний сонгосон. Барьсан дүнг маань авсан одоо бүх маань одоо ингэж харагдав. Нийт Монголын ард түмэн нийт сонгогчтой харьцуул үзэхвэл өнөөдөр ардын намын ирээдүйн 10 гаруй хүн болтроо хончаад нэг жилийн өмнө бид нар ард түмнийхээ 60 гаруй хүн ихийг авч яасан юм. Өнөөдөр 10 хүрэхгүй хувийн санхүү байваа. Хоёр удаа сонгуул зутаж ороод авлаа. Үүнээс үл ямар үр дүн хэрэгтэй. Засгийн газрыг сайн ажиллаж ингэж ямар хүн
Яхаараа муу мухаа гэд хаах хэрэгтэй. Яхаараа сайд нар хувийн иргшин төлөө ард түмэн дотор төлж мөнгө зарцуулах хэрэгтэй. Яагаад хариуцлага тооцохгүй? Яагаад тэр Чингис бонд, Самурай бонд, хөгжлийн банкны шалгалтын үр дүн хилцэхгүй? Яагаад эдгээр 49 асуулт шийдэгдэхгүй? Энэ чинь энэ олон түмэн хүлээгээд байна шүү дээ. Хэд энтэй эвдэрч болохгүй. Энэ ахаад хэлье. Энэ бол сүүлийн 30 жил болж байгаа Монголын төрийн улс төрөд болж байгаа маш том үйл явдал. Энэ бол ирэх барьж байгаа намын гишүүдийнх нь олонх нь иргэдийн хурал дахь төлөөллийнх нь олонх нь засгийн газрын гишүүд нь өнөөдрийн муу мухаг дасан зогсоох ёстой гэж үзэж эрслэн босч байна шүү дээ. Тэгэхээр танаа намын их хурд удахгүй болох ч тэгэхээр их хурлаараа дарагтайгаа хариуцлага тооцож байгаа дараа нь шин дарган гарч ирээд засгийн газраа зохицуулах хэрэгтэй байсан юм шүү гэдэг ийм саналыг зарим гишүүд хэлээд байгаа. Бид цаг алдаж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Бүгд чиглэлээр хэвлэл мэдээлэл олон нийтээр дайрж байгаа та нар мэдчихэж байна. Нөгөө талдаа зарим хууль хяналтын байгууллагууд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг мэдчихэж байгаа. Энэ хуулийн байгууллагууд орооцолцсон. Улс төрийн байгууллагууд орооцолцсон. Эрх мэдэлтнүүд орооцолцсон. Санхүүгийн тодорхой дэмжлэгтэй, зорилготой Монголын ард түмний баялагийг цөөхөн хүрээнд хувааж байгаа, зарцуулж байгаа, хулгайлж байгаа. Энэ асуудлыг бид цэг тавих цаг болсон. Энд хэвлэл мэдээллийн та нар маань ирээдүгөө бодож, үр хөвгтөө бодож, улс орноо бодож бид энэ Монголын нийгэмд шудраг ёсыг тогтоох, төрийг цэвэрлэх, намыг цэвэрлэх энэ түүхэн үйл хэргийг энэ үед дамжуулахгүй бол энд нэг хэсэг нь гал барьж, мүс үсэж өөр дөр тэр галыг татчихж ард нь гарахгүй бол болохоо байл. Монголын нийгэм айдас хүүт, ачаагүй байдал, амиа гутсан ийм байдал руу одоо нийтээр живж штэ. Бүгд мэддэг, бүгд ярьдаг. Хэлж чаддаг хүн баг. Яагаад гэвэл энэний цаан чинь эрх мэдэл байна, их хөрөнгө байна. Хуул шүүхийн буруу одоо хөдөлгдсөн этгээдүүд байна. Тийм биз? Энийг бид зэгсэлж энэ ард гарахгүй бол болохгүй нэ. Тэмцээг ард түмэн мөхтөг гэж айх тэргүй. Монголын ард түмэн мөх ёсгүй юм байна. Энэ цөөхөн ард түмэн, энэ өргөн дэлгэр нутаг, энэ их байгалийн баялаг яагаад Монголын ард түмэнд хамаагүй байна вэ? Яахаар цөөн хүрээнд энэ газар шороо байгалийн баялагтайгаа ашигтай байрал газар хөрөнгө оруулалт дэд бүтэж яахаар цөөнх зориулаад байна. Энийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Яагаад энд эрслэн босгүй? Цаг нь болсон. Энэ түүхэн асуудлыг, энэ түүхэн үүрэг хариуцлагыг ардын нам өөр дээрээ авч байгаа. Энийг ардын нам хийхгүй бол өөр хийх ус хүч чарга байна. Тийм болохоор ардын нам гишүүдэд энийг асуудал тавьж байгаа. Бид ард түмнээс сонгогдсон их хурлын 30 гишүүн гарч зурлаа. Ахаад 7-8 гишүүд дэмжгээ илэрхийлээ ирээ. Би улс төрийн бусад нам үлэг энийг дэмжинэ гэж итгэж байна. Бусад улс төрийн гадна дотн байгаа улс төрийн манай бусад одоо намууд, төрийн бус байгууллагууд энд бүх нийтээр чөлөөт хэвлэл мэдээлэл бүгдээрээ энийг төрхрөн босч энийг хэлцэх ёстой. Ахаад ил монголчууд шудраг байх. Төрөнд зөв цэвэр байх ёстой. Али болон найр тавьсан, худлагдсан, цөөнхөд үйлчилсэн ирээдүгөө бид өөрсдөө устгасан ийм ачаагүй байдлаас бид цадах ёстой. Энийг хийхгүйгээр Монголын улс урагшаа явж байгаа. Хэрвээ засгийн газар огцрол дараагийн ерхий сайдын үед та сайд болох уу? Шадан сайд батлаа сайд гэдэг юм яваад байгаа юм байна. Ахаад хэлээ. Инквер гэдэг хүн ямар ч төрийн байгууллага, ямар ч улс төрийн албан тушаалыг хаш чадна гэдэг хэлтэй байна. Гэхдээ миний одоо гол үүрэг бол улсын хурал дотроо байгаа. Улсын хурал дотроо хийх, санаачлах салбарын одоо олон эрх зүйн зохицуулалтуудыг хийх, шинжлэх юм бодлого зорилтууд байна. Та бүхэнд одоо товч хэлэхэд өнгөрсөн 1 жилийн хугацаанд Батлан ам газар холбоотой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой 7-8 багц цуулын ард ажлын хэсэг ахаж гарлаа. Одоо дараагийн салбарын асуудал барьж хийх том ажлууд байна. За. Хөөе.